Агаарын бохирдол гэж хэн бүхэн ярих болсон энэ үед Дархан уул аймаг орон нутгуудаас анх удаа агаарын бохирдлыг үүсгэгч тоосонцор хөрсний бохирдлыг нэгэн зэрэг хэмждэг Америкийн нэгдсэн улсад 2018 онд үйлдвэрлэгдсэн багаж тоног төхөөрөмжтэй боллоо. Уул аймагт бол агаарын бохирдлыг буруулах чиглэлээр ялангуяа хутааг багасгах чиглэлээр бол хутаагүй зуух нийлүүлэх ажлыг бол 2014 онд 16 онд ингээд үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн. За өмнөний үргэлжлэл болж байгаль орчин аялал жуулчлалын яамнаас агаарын бохирдлыг буруулах сангаас бол одоо энэ онд 2018 оны сүүлчээр бол 200 сая төгрөг одоо хуваарлагдчихсан. Энэ ажлыг одоо орон нутагт хэрэгжүүлэхдээ цаг ур орчны шинжилгээний газар дээр 49 сая төгрөгийн агаарын бохирдлыг хэмжих, мөн хөрсний бохирдлыг хэмжих юм тоног төхөөрөмж авах ийм хөрөнгөний асуудлыг бас шийдсэн. Мөн энэ 200 сая төгрөгөөс гэр оролт байгаа айлуудад бүрэн шаталтай зуух нийлүүлэх ийм ажлыг бол байгаль орчин аялал жуулчлалын газраараа дамжуулж ингэж хэрэгжүүлж байна. Мөн одоо нийтийн аж ахуй үйлчилгээний газарт одоо Дархан уул аймгийн Бараатогийн цэгт хогийг төрж одоо болдог бульдозерыг одоо засаж сайжруулахад мөн 44 сая төгрөгийн юм асуудлыг шийдэж энэний тоног төхөөрөмж төр бульдозерийн найдвартай ажиллагаа хангах юм ажлыг хийж байна. Мөн одоо хөдөөгийн 3 сумдаар орхон шарын гол хонгор сумдад бол хур хогийг дарж буршлах ажлыг бол мэргэжлийн байгууллагуудаар хийлгэхээр ингэж бол 200 сая төгрөгийн хуваарлтыг хийж өнөөдрийн байдлаар бол одоо цаг ур орчны шинжилгээний газар дээр эхний тоног төхөөрөмж яриад байна. Дархан уул аймгийн Засаг даргын 2017-оос 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан агаар орчны чанарын төлөв байдлын мэдээллийг шуурхаа хүргэж агаарын чанар бохирдлын хэмжээнд тогтмол тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд эхний ээлжинд ус загвар орчин шинжилгээний төвд агаар хөрсний бохирдлыг хэмжих тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ. Нийтдээ 9 төрлийн багаж хэрэгсэл байгаа бөгөөд агаарыг бохирдуулагч том жижиг ширхэгтэй тоосонцруудыг нэгэн зэрэг явуулын болон суурин байдлаар хэмжиж газар дээр нь хариу гаргах давуу талтай байна. За агаарын бохирдлын одоо голлох бол үзүүлэлт олох тоосонцрын нарийн хэмжих PM10 буюу том ширхлэгт тоос, PM2.5 буюу жижиг ширхлэгт тоосонцрын хэмжээг одоо нэгэн зэрэг хэмжих ийм хэмжилтийн багаж ирлээ. За энэ багаж маань бол Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн ер нь одоо орон нутгуудад бол нутгуудаас хамгийн анх манай аймагт бол энэ багаж орж ирж байна. За өмнө нь одоо бидний хэмжижсэн багаж бол PM10 буюу энэ том тоос хэмжижсэн ийм багаж байгаа. За энэ багажийг авснараа бид нэр одоо нэг цаг хугацаанд бүх тоосны хэмжээг бол хэмжих ийм давуу талтай ийм багаж орж ирлээ. За мөн одоо хөрсний шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд орж ирж байна. За энэ хөрсний шинжилгээний багаж орж ирснээрээ бид нар хөрсөнд одоо бас ямар бохирдол үүссэн байна. Энийг бол тодорхойлох ийм одоо бас давуу талтай болж байна. Мөн тус ус загвар орчин шинжилгээний лабораторид хөрсний шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүд ч нийлүүлэгдэж цаашид энэ чиглэлээр шинжилгээхийн идэвхжлийн хүрээгээ нэмэгдүүлэх боломж бүрджээ.